За сая энх хоёр сайдас миний асуултыг нэг анхаарал гомшгүй. Би зүгээр товчондоо ингэж л асуугаад байгаа. Одоо ингээд хувийн хвшилд бол боломж байгаа. Тэгэхээр ер нь одоо нөгөө концесс зарлах уу эрх жилүүдэд. Энэ Монголын дотоодын аж ахуйн нэгжүүд бас хөрөнгө санхүүгийн боломжтой аж ахуйн нэгжүүд байна. Тэгэхээр улсад ч ашигтай, хувийн хвшилдээ ч ашигтай тэр хүүм үгийг багаар тооцоод тохиролцоод ингээд ийм одоо концессийн ажил бүтээн байгуулалт хийгдэх үү гэж товчондоо асуугаад байгаа. За дараагийнх нь би онцгой байдлын газраас асууя. За саяхан одоо Өвөрнгай аймгийн онцгой байдлын газарт очиж бас ажил байдалтай нэлцэж ажилласан. Тэгэхэд бол яг хуу тэр гал унтраах машин ч гэдэг юм уу одоо ямар ч ус 10 давхар барилгад хүрэх гал унтраах машин тоног төхөөрөмжтэй болцсон гэж Францын зээлэр гээд бас нэлээд өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүд байна лээ. За түүнээс гадна яг засцуудтай нөхцөлд одоо хөдөө явдаг машин нь болохоор нөгөө Оросын 31 ч гэдэг юм уу бензин дос их зарцуулдаг. Энэ одоо яг тэр Тэмээд тулцгой асуух шүү. Яг одоо засцууд ч гэдэг юм уу, ой хоёрын түймэрч гэдэг юм уу одоо бас давгчгүй хүчин зүйл байгалийн гамшиг үүссэн нөхцөлд тэр хол зам туулах тийм одоо машин тоног төхөөрөмж тэр тал дээр нь одоо ер нь анхаарч хангалтыг нь сайн хийж өгөх үү? Энэ одоо яг авж байгаа зээл тусламжтай түүнийг багтаах одоо ийм боломж болцоо байгаа юу? За энэ хоёр сайд дараа нь хариу буйн дарга. За концессийн асуудлыг явуулнаа. Гэхдээ зарчим ингэж өөрчлөгдөж байгаа. Хуучин барих, ашиглах, шилжүүлэх гээд. Эсвэл бариад шилжүүлэх хэлбэрч явж байсан бол одоо бол барих, ашиглах гэдэг. Монгол дэд бүтцийн болон эрчим хүчний томоохон хөтөлбөрт өөрийн санхүүжилтээ оруулаад бариад өөрөө ашиглаад өөрөө тэндээсээ төлбөрөө ашиг олоод ийм санал өгж байгаа аж ахуйн нэгжүүд концессыг явуулаад нээлттэй явна. Жишээл одоо хамгийн бодиттой санал гэхэд энэ чойр замуудын дөрвөн игнэ хурдны энэ зам. За мөн дараагийн чиглэлд дархан сэлэнг гэм үү? Ер нь эдийн засгийн өгөөжтэй тооцоо бизнес болох болцоотой гэсэн энэ зам дэд бүтцийн эрчим хүчний дамжуулах шугам байна. Эрчим хүчний станцууд байна. Энэ хувийн хвшил өөрөө технологио нэвтрүүлээд хөрөнгө гаргаад хийх гэвэл концессийн бодлогыг бол маш сайн ингэ дэмжиж хөшөөрөгдөж явал. За хариу буйн дарга 4 номер. За суур гишүүний асуултанд хариулъя. За энэ чухал асуудал хөндөж байна. Засцуудтай үед одоо онцгой байдлын байгууллагаас ажиллаж байгаа автомашины хүрэлцээ хангамж бол их сул байдаг. Тийм учраас өнгөрсөн одоо 23 оны зудны үеэр бид нар зэвсэг төвчнээс одоо нэмэлтээр жил 131 маркийн одоо автомашин дэмжлэг авч айл өрхөд одоо төрийн үйлчилгээ хүргэх нэмэлт одоо дижэл хүнсний дижэл одоо хоол хүнс хүргэх ажлыг бол зохион байгуулсан. За энэ одоо Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжих юм бол яг одоо таны яриад байгаа тэр ой2-ын төмөртэй тэмцэх за тасцуудтай одоо тэмцэх үер устдаа тэмцэх энэ чиглэлийн одоо автомашин тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэнэ. За өнөөдрийн байдлаар тухайлбал одоо ой2-ын төмөр унтраах автомашины хангамж бол улсын хэмжээнд 10% тай. Энэ төсөл хэрэгжүүл одоо 100% одоо хангалттай болно. За мөн одоо засцууд одоо энэ үер усанд ажиллах 90 хаврах ажиллагааны тусгай зориултын автомашин бол одоо 33% тай байгаа. Мөн энэ төсөл одоо хэрэгжснээр 80% хангалттай болж одоо нэмэгдэх юм байгаамаа. Үндсэндээ одоо чадвар сайжирнаа.